Самацгаано налагчуудаа хайрдаггүй мэндчилгээ хүргэлт үргэлжилж байна. Багш байх бахархлын 7 хоног соён гэгэрүүлэх их үйлснүүдэд алдаршуулан баярлуулах манай ээлжит мэндчилгээ энэ цаг мөчид голом цогцлбор сургууль дээрээс үргэлжлэн хурж байна. Энхрээ бяцхан охин үрийг минь Эрдмийн аянд мордуулж байгаа эрхэм багш ариун жаргалдаа хэмээн хаяглаж учрал охиных нь гэр бүлийн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа уламжилцгаая. Сайн байна уу? Тантай түр уулзаж болох уу? За манай мэндчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Яг одоо энэ цаг мөчид бид ээлжид шинэхэн дугаараа голом цогцлбор сургуулийн 1-1 ангийн багш ариун жаргал багштайгаа толилуулж байна. За юун төрөнд багштай энэ өдрийн мэнд хүргэе. Ажил адад тавтай сайхан байна уу? За баярлалаа та бүхэндээ. Ажил сайн байна. Ингээд харсан чинь энхрээ бяцхан шавнартайгаа эд ажил бужигнаж байх шиг байна багш. Яг одоо бичлэгнийхаа эхэнд эрхэм багш танд дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. За баярлалаа. За ариун жаргал багш анхны мэндчилгээг нь анхны багш нарын баярын бэлгийг нь толилуулах том даалгавартай охин нь ирсэн. Тэгээд бас тэвэр дүүрэн бэлэгтээ нэгэн эрхэм хүмүүсийн нэгэн сайхан гэр бүлийн талархлыг энэ цаг мөчид танд аваад ирсэн байна. Энэ цэцгийг шууд гардуулж өгөхөөс өмнө онцгойлон танд бас багш мэрэгчлийг танд хүндэт гэж талархлын сайхан үгсийг нь өргөн барих учиртай юм шүү. Хүлээн авноо. Ерийн мөлчний хотноос ертөнцийн дэвжээнд хөтөлсөн ерхөг найхсан талаас 9 гаригт хүргэсэн багш та хүүхэд өгсөн их өргөний эзэн багш та хүсэл тэмүүллийн минь тэргүүн ох юм шүү. Эрхэм багш танда баярлалаа. Энхрээ бяцхан охины минь өгтөн авч Эрдмийн аянд мордуулан өгч байгаад баярлалаа. Та бидний бас миний охины амьдралынх нь хамгийн анхны тэр нандин дурсамжийг мөнхөлж өгч байгаад маш их баярлаж байгаа шүү. Таны бяцхан сурагч учрал болон түүний гэр бүлээс гисэн байна. За тэгээд танд багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлж бэлгийг нь гардуулъя. Хүлээн авна уу? Үцэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заасан багагийн багшаа баярлалаа. Ариун жаргал багш учрал охины минь гэр бүлээс тэр дандаа ээж нь бас асхол солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд хүүхдийн анхны суур мэдлэгийг олгоход айда багангийн багшийн үүрэг дэндүү чухал байдаг учраас арыг минь баттааж охины минь бас Эрдмийн их аянд мордуулж өгч байгаад ээж болоод эмээ гэд энэ гэр бүл танд их талархаж явдаг юм гисэн. Одоо энэ дурсамжийн бичлэг бас мэндчилгээний маань эздэд хүрэн таныг талархлаа дэвшүүлэх болов гэж бодож байна. За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд гинтийн байлаа тийм ээ. За тэгээд энэ сайхан гинтийн бэлэг барьсан учрлын эмээдээ болон ээжт нь маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд охиныхон сурах их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд багш хүн гэдэг хүний амьдрал хязээд ирхэм тэр дундаа багангийн багш бол бүр нандин байдаг болов гэж бодож байна. Үзэг барьсан төрхөн гарт нь үг холбох аргыг нь зааж өгсөн. Энэ амьдралынх нь угтах амьдралынх нь зам мөрийг тэгшидгэж өгж байгаа. Эрхэм багштаа талархал илэрхийлье. Таны цаашдын соён гэгэрүүлэх их үйлсэд амжилт хүсье. Сайхан баярлалаа багш. За маш их баярлалаа. Багштай баярын мэнд хүргэе. Хайртай. Замыг тааж өгч та ороод дэглэм ардын багш таны шингээсэн баатар суурийг магтъя.